би яаж бичлэг хийдэг вэ гэхээр та нар Play Store-оор Mobizen гээд app татаад татсны дараа орсноо ингээд бичлэг хийгээд тэрийгээ бичлэг хийснээ дараа ерөн энэ туслах тохиргоо байгаа л та. Том бүрхий дотроо бүрхий бол камера гаргадаг. Өөрөж байр ингэ сүлжүүлнэ. Тараачихан гэвэл зураг авдаг. Тэгээд бичлэг YouTube дээр тамаарай бол энэ дээр ингээд YouTube дээр тавиад юм текстний дараа юм болсон. Юм болсны дараа би бол YouTube руу орчлоо. Яг хэсэн бэхээр YouTube руу ороод нэг бичгэн дээр тэр нэрчин болж болно. Нэрчин болсны дараа тэрийгээ тэр Yes It Kids гэдэг дээр дараад тэгээд уншиж эхлэх бах. Тэр чинь 13-аас 10 минут болж байгаа. Тэгээд дахиад уншигдах бах ёо. Тэгэл YouTube дээрээ тавиал болчт юм да. Намайг дэмжиж өгөөрэй, subscribe дараад агаар бат билэг шүү.